Мэдээ үргэлжилж байна. Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрлгүй авсан үйлдэлд Гимбуруутай тооцсон шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Донор болсон талигаачийн 10 гаруй эд эрхтнийг авсан байсан нь үнэн гэдгийг арга гэрийнхэн хэлж байгаа юм. Тэгвэл хуулийн хэлтийн байгууллагаар шийдэгдсэн асуудлыг дахин сөхөж байгаад эмзэглэж байгааг арга гэрийнхнийхэн зүгээс илэрхийллээ. Батчулуун эмч зам тээврийн ослын улмаас амиа алдсан Агийн ээжтэй зөвлөлдсөний үндсэнд талигаачийн зөвхөн элэг бүрмэн 1-2 суудсыг аавн хэмээн тохирчээ. Харин донор болсон талигаачийн 10 гаруй эд эрхтнийг авсан байсан нь үнэн гэдгийг арга гэрийнхнийхэн зүгээс мэдэгдлээ. Шүүхээс Батчулуун эмчид хүний эд эрхтнийг зөвшөөрлгүй авсан үйлдэлийг нь Гимбуруутай тооцож 2 жил 6 сарын 20 ялыг оногдуулсан юм а. Тэгвэл Батчулуун эмчид уушрал үзүүлэх хэсэг асуудал олон нийтийн анхаарлын төвд орох тусам хэргийн хохирогчдод сэтгэл зүйн хүнд дарамт учруулж байгааг онцоллоо. Хүнийг орд үндэсгүй хөтгийгүйс тэг чинь тийм ээ. Хүнээс би нэг төгрөгчийг өгөөдөх тэгээд гэж хэлээгүү. Тэгээд уулзахдаа уулцсан. Тэгээд би нэг явах зөв хэдэн төгрөг зүгээр та хэдэд явах те 3 өгцсөн нэмэр солуулаа гэдээ өгсөн хэрэг би яах юм бэ гэсэн. Тэгэхэд нэг 2 сая төгрөг өгсөн. Тэрийг одоо нэг нөхөн төлбөр өгсөн гэж яригадаад ил та. Би нөхөн төлбөр өгөөдөх хоо надад мөнгө өгөөдөх хоо надад мөнгө одоо өгөө гэж юусаа хэлээгүй их чинь. Ахээд ингээд янз янзын мэрхэн надад үнэхээр хүнд нойрч хөрөхгүй их чинь баргалж ийстэ. Гараад хишээд явхад л хэцүү байна би. Батчулуун эмч өнгөрсөн 12 дугаар сард талигаачийн арга гэрийнхнээс уушлалт хүсч 2 сая төгрөг хандвалжээ. Харин талигаачийн арга гэрийнхний зүгээс үр хүүхдээ донор болгосны төлөө мөнгө нэгсэн үйлдэл байхгүй. Хэргийг дахин нээж шалгасан ч болно гэх байр суурийг илэрхийлсэн юм а. Энэ 3 хүчин зурагт мэдээлэлээр үзэж штэ сургуульд хоёрын орцсон. Уншиж जैन. Тэр бүгдийг уншиж जैन. Миний утсаар фейс орж जैन. Фейс ороод уншиж जैन. Тэгээд янз янз юм ярьж जैन. Тэгээд утсан дээр ингээл ээж хандрыг очиад харж जैन. Ээж хамаг юм авцсан тийм ээ гэд асууж जैन тийм ээ. Тэгэхээр надад ямар байх вэ хэцүү л байгаа штэ. Тэр бүгдийг ингээд яриад захаар энэ хүүхдүүд ч одоо ухаан орж яваа хүүхдүүд болохоор ахиж битгий дэлгээч юм яриач тийм ээ. Энэхүү Батчулуун эмчтэй холбоотой асуудал нийгэмд талцал үүсгэж байгаад хэргийн хохирогчдын зүгээс байр сууриа илэрхийлж нэгэнт шүүхээр шийдвэрлэгч гэсэн хэргийг дахин сөхөхгүй байхыг хүслээ.